Би хэд хоногийн өмнө яг нэг тийм юм анзаараад уурлаа. Нэг орой бэжсэн чинь энэ амьдралын бүх юм утгагүй болж хувираад их инээдтэй. Тэгээд миний тоглож байгаас нь тэр тоглоо юу гэдгийг миний энэ өмсөж зүүж байгаа хувцас энэ амьдрал ер нь бүхэл зүйл маш утгагүй санагтаад тэгээд би энэндээсээ бүр өөрөө айгаад тэгээд хүчээр шахуу унтаад маргааш өглөө нь босоод ирсэн чинь Хөвгсэсэн тосоод лавнуц. Нүлдэх хүчгээс нь дүүргээд лавнуц. Сэтгэл нэгийг минь танаагүй цагт. Уг нь үнэн чиг сониртон алдамгүй. Үлтэ нэгийг минь ажаагүй байвал. Мөрмөн тодоо байв чиг. Харанд нүртэхгүй л баг. Нэгэн үүлэн боловчиг. Ноолн тоо тэтгэх өгөөчиг ба. Саранда даатгажил наранда сүсгэлжил. Өнтөө бидний бэлэг үлээгэж нуула. Сарны тоялуугаан адил. Нөөлөж нэвчиж хөглөдөг. Нүрдэ та нарын ил хийж байгаа хөвгөчиг бол нарны цацраглуугаан адил. Төвгөж цацрж зодолох юм да янз нэ. Айта. Нүрдэрэл хөвгөмөртэ. Альтернэгийн дуулаад. Хөгөчн хөрөлдөөд авъя гэцгүй. сайн байна уу дээдс минь. Амгалан морилж явна уу? Намайг содгүй гэдгээ. За би энэ нутагта энэ хүн инээлгдэг одоо шогч ажил хийдэг гэх юм уу да. Одоо тайзан дээр гарч ард түмнээ баясгадаг одоо тийм ажил хийдэг хүмүүс байна. Та. Нэлээгтэй хөвгүүн чи хөх тэнгэрээс унаагүй л байлгүй. Хөрс шорооноос ургаагүй байлгүй дээ. Бүтэн алдрыг айлдаж явах чинь бүтэн мөр тайл явдаг юм байна. Өшөөгөөрэй. Сандарч балмагтаад жоох ёс алдлаа өшөөгөөрэй. За миний өвгдээц бол за ичгэр. Миний өвгдээц чирв гэж хүн, чирвийн хүү дамдын сүрэн гэж хүн байсан. Одоогоор бол одоогийнхоор Баян хонгор нутаг 3 булаг суманд одоо байдаг байсан. За түүний хөвгүн урт насан гэж хөвгүн байгаа. Урт насан гэж хөвгүн одоо миний аав амьд цэрүүн одоо байгаа. Бас их хаатын хөрөг зурдаг. Монгол зургаараа зураач. Саяхан бас Монгол улсын бас гавьяат гэдэг цол авсан тийм хаатын хөрөг буулгаж зурдаг бас тийм хүн байгаа. Тэр хүний одоо удам залгах ганц хөвгүн содхүү гэж хүн байна. Та. Багтал сайхан угсаатан бол бардам сайхан алдартай болол. Налдраа дүүргэж ил хөгөж байгаад айтаад. Тэгээд ургийн бичээсээ дэлгээд байлгүй л эцгийн алдраа тодлоход л хөвгөлж дүүрхэн тэрэл дээ. Та. Мөр нэгэн цагаантай, сэтгэл нэгэн зөөлөнтэй. Тоолол нэгэн баттай л үрвэ. Гэлалаад. Өнтөө бид хотл үргэнд. Зорих нэгэнд нь хараг тавьж ил. Дуудах нэгэндээ босхоо намсгаад баг.
Бодлого нэгэн хөөрөлдөж уучиг нэгэн дэнсэлжил тэрэл та. Алтхан биеийн тухтай хөглж ухан уралдуулж бусан. Сэтгэлэн дэлгээд хөөрөлдөж сумд. Алглаа. Дэр нь хөгөөтэй байх. Бид хүүхдүүд нь нэг зүйлийг сүүлийн жилүүдэд зориод тэр маань юу вэ гэхээр одоо бидний энэ урлаг соёл гэх юм уу, энэ өгсөн алдар нэр гэх юм уу, энэ зүйлс маань бас их учиртай өгсөн хишиг юм болов уу гэж анзаарч тосч авдаг юм аа. Тэгээд энийг цаашаага их зөв зүйтэй залж явъя гэд энэ зөв зүйтэй залтууд маань бас сайхан хүмүүстэй уулзруулад байгаа ч юм шиг азнахын тэгж анзаарагдахын. Тэгээд тэр сайхан хүмүүстэйгээ нэг баг болж ажиллаад ингээд улам л энэ цаашаага ёс сайхан төгөлдөр яваад байгаа юм шиг санагдчих байна. Тэгээд эргээ цааталт нь ямар мэдээл орж иж байгаа гэхээр энэ бүх зүйл зүгээр нэг бидний төлөө байж оршоогүй юм байна. Зүгээр л бидрийг сайхан амьдруулах гэж энэ бүх зүйл байгаагүй. Энэ үр удам үндэс угсаа энэ их орныхоо төлөө эндээ байгаа хүмүүсийнхээ одоо төлөө оршиж бидрийг ингэж байлгаж бүтээсэн болов уу гэдгийг ухамсарлаж ухаад байгаа. Энэ маань ер нь зөв үү, би төөрцөн явж байна уу эсвэл болвол буурлаа. Баруунтай солгоотой урдтай хойттой харттай цагаантай хатуутай зөөлөнтэй юу гэж хан нүрэл сонирдлого тавьбал хаалттай тарихны шинжтэй. Хөвгөн үржи арайч туулах жимийнхэн зүгийг сонирдох гэж хийх үлийнхэн цэнийг нь ботлох гэж ядамхан үлээр яваагүй байлгүй дээ. Гэ бид тийм үлээр яв. Ер нь бид хийж байгаа үйлдэл их ихтэй урагшилдаг. Тэр мэнч одоо их сайхан итгэлтэй байгаа бол итгэлгүй мэт бүү гүнэг. алглаа. Итгэлтэй байгаа бол итгэлтэй байгаагаа яагаад бидэнд мэдүүлж барахгүй байх. Зөв буруу юу төөрөж юу гэж бос. Туулж л хөвөлж яваа. Хүчинд минь хүч агсаж. Туулалд минь цэн үгэж. Мөрийг минь зөөлж. Үгийг минь цэнэд хөргөш. Хөгөж чадал байна уу бүгэн буурал байна гэдэг. Өнтөө биднийг шахаж байвал яадаг юм. Зөв буруу юу гэж хөглөн соовол. Зөв байсныг хазааж мэднэ, хазгаа байсныг тэгшэрж мэднэ тийм үү? Үнэн худал зөв буруу гэдгийг өөрөөлн тодолдог юм биш. Үүлийнхэн цэнийг өөхөн нэгнээр баттгахж чиг аван байж урагшилж байгаа гэж нэг юухыг мэдхүү. Зорилгоо мэддэггүй нэг нь тэгдэг байхгүй. Учхаа тандгүй нэг нь тэгдэг байхгүй. Танах нэгэн яадаг. Зүдэрж туулаж байж багтаж гардаг байхгүй. Уулын оройд гараж ил овоогоо ирэх гэж байна, тийм үү? Хайрхан уулынхаа нутагтаа яваагаа мэдэж л яваа. Учин хэдийнэ бэлдэн. Тухалчихсан юм чин тийм биз? Эвэ хайрханыхаа хишиг учгийг нь тосоод эхэлчихсэн шүү дээ. Урсгал уснаас нь ундаалаад эхэлчихсэн.
Тийм үү? Бэлчээр талд нь тухлаад эхэлчихэд энэ нутаг мөн үү гэж сонирдож байгаатай адил байна гэсэн үг. За тэгээд бэлдэн байгаа хоёр орой мацхад яг л ижил жимиг яг л ижил хоёр тууллаа гэхэд нэг нь урсгал чимээнд нь баясаж жиргэх шавууданд баясаж жалгаар уруудахад нэгийг ажиж модонд ороход нэгэнд баясаж туулаад гараад харах үзэм ямар байх вэ? Яасан их хадтай юм. Ямар их намагтай юм. Оройн харагдхаа байж юм гээд. Давах болоогүй юу гээд туулах яах вэ? Ялгаагүй жимийг туулагч. Тэр сайхан харихны оройн дээр хөвгөлн суудлаад харууцанд хинхний сэтгэл баяснаа. Гэхдээ баясны ард яах вэ? Өнөөхийнхэн зовлон нь дуусахгүй шүү дээ. Зүдрэн байж гарсан бол зөвхөн байж буун шүү дээ, тийм үү? Тийм. Сайхныг харж баясавч тэгээд л болоо. Үүнийг харах ч их зүвдэрлээ дээ гэж. Одоо буух гэж их зүдрэндээ л гэн. Тийм. Тийм биз? Тийм. Нийтэл тэгтээ тэргүй туулаж байгаагаа баясаад гарсан нэг нь яах вэ? Харуус төдийгөө баясгах биш сэтгэлээ цэнгүүлээд аван шүү дээ. Орой дээр нь уухайлахад орчлон тоолон түүгэх мэт болно. Тийм үү? Тийм. Гурван чулуу өрлөө төгөлөхөд сэтгэлийн бодолтой нь алдтай нь бүхэлсэн мэт болно. Тийм биз? Тийм ээ. Ингээ дүүрэн сэтгэлээр цэлгэр холоогоор хуур нэгэн барихч бай, хураалаад нэгэн суудлагч бай. Хүслийг нь тэнгэр нь төсөж жимиг нь савдган тэтгэж мөрийг нь луссан өршөөж үүлийг нь нэрлэгэн дэнсэлж цэнийг нь замбан тосох бус. Нэгэнтэн харуусныг нэ баясгаад буух бол өнөөтэн 5 твдээ үүлээ мэдүүлээд 5 твийнхэн ивэлийг аваад буух нь шүү дээ. Тийм ээ. Хүмүүн болгон лөр хоочоо тэтгэж хотол бүлээ манай жил төр тусаа хүчрүүлэхийг хүсэж яв. Хүсэл байвчиг бодлого үгүй бол дүүрдэггүй. Бодлого байвчиг зүтгэл баймгүй бол гүйцэтгэхгүй. Тийм үү? Эдийн бодлоготой болох цаг нь ихсэн. Зүтгэлтэй байх учиг нь ихсэн. Хүсэл нэгэнгүй зүтгэл бол зүдрээд л дуусна. Бодлого үгүй зүтгэл бол туйлдаад л дуусна. Тийм биз? Тэгтээ тэргүй зүтгэл бол хүсэлтэй зүтгэл яана. Тэгтээ тэргүй зүтгэл бол бодлоготой зүтгэл яана. Тийм байх нэ да. Тийм байна. Үр дүнсээ. Бодлого нэгэн хүслээрээ чиг хийгч гэлээ. Өөрийн чадамжин дээр тулгуурлаж хөглөдөггүй. Чадамж нэгнээ дэнсэлэх нь зүйтэй ч гэлээ тэр чинь туулах жимээ татах гэж байгаа болохоос биш бодлого нь өөрөө биш юм шүү дээ. Тийм биз?
Довноос нь мацх юм уу, жалганаас нь шогших юм уу, бэлээс нь авирах юм уу гэдгээ мэдэн байж л хөглөн шүү дээ. Зонт болгон хөглжл. Үрсээ тэтгээд 3 үеэсээ хойшгоо яаж тэтгэх вэ? Манжил барн үстэ. 90 жил чадна үстэ. Хүсчил барна. Бэлчээрийн зэхэд сүргийг нь хураагаад хүлгийн сойгоод танан цагаан гэрийн босгоод энэ чинь тэтгэж байгаа болохоос биш, манаж байгаа хэрэг биш шүү дээ. Тэгвэл 160, 260, 360, 460, 560-ны ардах үрсээ яавал тэтгэх юм? Энэ сүүлийн үед их бодож толгоо гашилдаг болоод байна да. Алчин 3 охин үртэй. Энэ 3 охин үрийнхээ ирээдүйдлэх санаа зовх. Яг л таны боддог шиг 3 үрийн энэ хүүхдүүд томоор ботход энэ хүүхдүүдийнхээ ач зээнэрийг хүмүүжүүлж чадах бах эрт хүүхдтэй болсных. Тэрнээс цаашаа яана гэж одоо их ойр ойрхон санаа зовх юм аа. Тэгэхээр цагийнхаа өнгийг хардаг байхгүй. Өнөө нартын туулалч нь чамд ухаанал өгөж байгаа. Чамд сэрхүүл өгөж байгаа. Сэрснээрэн үлдэж, санснараа зүтгэж, хүснээрэн тэмцэн тийм үү? Тэгээд яах вэ? Ар сархан хөг зүйлийг нь тэтгэж дэмнэж барахаас нөөлөж барахгүй. Өмнөөс нь чи амьдарч дийлэхгүй шүү дээ. Нэглэгээ чиний тууллыг, чиний орон зайг, чиний цаг хугацааг тэд туулахгүй. Өөрөө өөртөө орон зайтай, өөрөө өөртөө цаг хугацаатай. Тийм үү? Өөрөө өөртөө орон зай, өөрөө өөртөө нийхэмтэй байна шүү дээ. Тэгвэл хөг санаагаа зовоож байгаа хөг учигтай бодлогоо яаж гаргах нь? Тэр туулах тавилангийн тандаж мэдэж. Тийм үү? Тусах заяаг нь бол өөрөө чи өртөөлөд өгчөж байгаа юм байна. Заяа чинь бол ижил хөг заяа туул. Түмэн заяаг туулчих. Нэм заяаг туул. Хөхрөх толготныхон заяаг туулна. Хөх Монголынхон заяаг туулна. Тийм биз? Харин тавилан нь ямар байх нь? Тэр цагийн өнгөөс хамаарх юм шүү дээ. Цагийн аяс гэдэг нь юу хэн байх нь? Цагийн өнгө гэдэг нь юу байх нь? Энэ хаврын тэргүүн сарн гарч ирсэн байгаа илтээд хаврын өнгө гэж би. Жилийн аяс гэж би. Мог хавар чинь ямар аястай байх нь гэдэг чинь 4 үлрэлээ тандан байж болох нэ дээ. Тийм үү? Тийм. Тэгвэл энэ хавар нь ямар хавар байх нь гэдэг нь тэр нь хаврын өнгө болох нь шүү дээ. Өнөөдөр хаврын аяс гэж бас би. Ямар хавар байх нь? Гэвчээгээл хаврын хавсрах. Нэгэнтэй шүндэн нэгэнтэй гаригтэн шууржил таарна шүү дээ. Тийм үү? Тэр чинь өнгө нь байхгүй юу? Өнөө гаригт адаглаад бол хаврын хавсраг нь уурж байвал яах вэ? Дүн өвлийн дайтай тахныг нээцэхэд л хамаг алдаа. Хамаг зузаанаараа чимээд ирсэн бол энэ хотол өргөд туглаа суудлахад чинь хүртэл тухгүй үстэ. Нэхэр хаврын өр орсныг мэдэж байгаа учраас яаж вэ?
Тэр аясаа дагаад өмсөж зүгч нь хүртэл бодлогод орж ийн шүү дээ. Тэгвэл өнтөө гарыг төг шуургатай байвал яах нь? Бас арай нэг өөрийг бэлтгэх нэ. Аясаа гэдэг нь тэр, өнгө гэдэг нь тэр. Аясаа мэдэж байхад өнгийг давчдаг. Гэхдээ цагийн өнгө гэдэг чинь бол тэнгэрийн дохио байдаг байхгүй юу? Тэр шуурга яг шуурхаас хамаар тэр хаврын аяс бас тогтно шүү дээ. Тийм биз? Тэгвэл мянганы аяс нь тогтсон л байгаа. Үрсээ яаж ивэж л яаж манах вэ гэхээр ямар аясыг туулж ямар тавлан туулах гэж байгаа вэ гэдгийг мэдвэл үрсээ ямар үүлэн цэхэх вэ гэдэг чинь тодорхой байна шүү дээ. Бэлчээрийн цэхэд сүргийн хураалаа гэд тэр чинь илээчихгүй. Харин бэлчээртэй эзэн байх, хишигтэй эзэн байх, хотл өргөөгөө тойглоод явчих. Эзэн эрхийг нь суудлуулж өгвөл өөрөө бэлчээртэн эзэн болж өөрөө сүрэг малан өсгөж л хүлэг мордоо сайжхан байна шүү дээ. Эл нь юу хэлж байна? Эл мянганда хүмүүн төрлөختөн юуг эрхэмлэж явбал зохих вэ гэдэг нь хэдийнэ тогтчихсан хэрэг шүү дээ. Ямар хүмүүний үйл хэрэг нь бүтэж явах вэ гэдэг нь хэдийнэ тогтцсон хэрэг. Тэнгэртэн тэтгэдэж газар тан эвэгдэнэ. Тэнгэртэн эвэгдэж газар тан тэтгэдэнэ. Хаан нь ивэл би хаан нь тэтгэмж би. Тийм биз? Гэвчиг тодлох юм нь юу байх нь чухал байхгүй. Бүлэнийг нь жандамлахад хүндлэлгүй газар ир тогтохгүй. Инэрл үгүй газар эм тогтохгүй. Итгэл үгүй газар үр тогтохгүй. Нэхэр хаалуун бүлэн голон тгал нь ариун байна гэдэг нь юу хэлнэ? Үрс нь итгэл даадаг. Имс нь инэрл даадаг. Эрс нь хүндлэл даадаг. Энэ чинь зүүрлэл боловч гоо эр хүн хүртэл инэрл хэрэгтэй л үсттэй. Эм хүнд хүндлэл хэрэгтэй л үсттэй. Тэр үрст нь хэрэгтэй л үсттэй. Гэхдээ тэр эр им үрийн заяанда дааж байгаа тодотгол энэ төлөв байдлыг хэлээд байгаа байхгүй юу? Үрсээ мэдээж хүндэлж л инээр шайрлж байгаа. Эцэгтэй мэдээж итгэж л байгаа тийм үү? Гэхдээ хэн нь зүүрлэж төлөөлөж аль төлөвөд аль заяан судлах. Эрийгэн инрээд имдэн итгэхэд үрээ хүндлээд байвал нэг тийм зөв хандлагууч гэлээ нэг эвлэхгүй байх нь шүү дээ. Тийм үү? Тийм байна. Тэгвэл хүмүүн төрлөختөн чинь одоо хүссэн хүсээгүй юутай тулгараад байна. Дайн дэлхийн инх хамглан бүгд хүсэж байна шүү дээ. Яавал амглан байх юм. Хөв тэнцвэртэй байм байж. Ахын тусгаар нь, цусан тусгаар нь, тархин тусгаар нь, засгийн тусгаар нь, хэдийн тусгаар нь амглан байж шүү дээ. Нэхэр дайн дэлхийн хөг учиг зөөдөд 5 тусгаараа эрхэмлэж эхлэх нь байна. Цагийн өнгө нь ингэж тогтох нь байна тэгвэл. Ни одны айсан яах нь? Хан хурамста
савдгаа лусаа эрлэгээ замба бүхэлд нь сэтгэлдээ багтааж барах нэг нь бүгдийнхэн ивэд тогтох нь шүү дээ. Лус савдгаа эзэнтэй гэж танихгүй нэгний үйл хэрэг багтаа явах нь байна. Ариун хишгийг хураавчиг буян тусаж дийлхэ болох нь байна. Ариун хүчийг хурааж ариун мэдлэн байвчиг түүнийгээ зүйтэд залж чадахгүй нь байна. Нэхэр удмынхан эцэг өвөгдийнх нь хураасан сүрийг нь унгаж өргөсөн алдрыг нь хутгах нь байна шүү дээ. Тийм биз? Тийм. Тэгвэл ил мянганда 5 тэвэ сэтгэлдээ багтаадаг бодолдоо уйдаг үйл хэрэгдээ наадаг хүмүүн төрлөختөн өрөөлөөс ихийг сэтгэлдээ багтаана гэдэг чинь өрөөлөөс ихийг бодолдоо хурна гэсэн үг. Өрөөлөөс ихийг бодож байгаа юм чинь өрөөлөөс ихийгэд хэлж хийн шүү дээ. Нэхэр л өөхн нэгэн цэн өгөж эхлэн. Ингээд үгэн цэнтэй үйлэн мөртэй байхаар яах нь. Зонтой олныхон эвийг бэхжүүлнэ. Тийм биз? Энерлийн тусн итгэлийн хураана. Энэ нь өнөө удман бүхлэх үйл нь болно. Үйл хэрэгэ залгах хүч нь болно шүү дээ. Тийм байна. Тийм. Нэхэр үрэстэй адаглаа 5 тэвийнхэн үлгэрийг нь хөөрөө суудлахад яах нь. Сэрхүүд нэг ялбааг буулгах нь байна шүү дээ. Тэр цагийн аяс, тэр цагийн өнгөнд нь таарсан. Мэдвэл зохихыг түгээж өгвөл өөрийн орон зай цаг хугацаанд эзэн болох хандлах сэрхүүг нь өгчих нь байна. Харин чиний сэрхүүгээс хамаарч дуулгах төдийд байх юм уу, таниулах төдийд байх юм уу? Харилцах төвшөнд нь байх юм уу? Эвээгдэж тэтгэдэх хөвгт нь байх юм уу гэдэг чинь бас өөр байх нэ. Нүгэн чамд өөрт чинь гээд хэдийг буулгах. Хан хурмустаар хөг тэнгэрээ зүрэлвэл тэнгэр нэгэн эвэх төлөвтэй. Орчлон нарт та үрсийн туулж байгаа игэл гариг гэдэг чинь юу юм? Наран яагаад унаад ирчихгүй байгаа? Яагаад алсраа толдохгүй байгаа? Яагаад 960-ны харанхуй нөмрөхгүй байгаа? Яагаад 960-ны өдөр нь буухгүй байгаа? Энэ хөг зүй тогтлууд чинь өөрөө жамын хөг ивэл нь мөн байхгүй. Гэхдээ тэгэх эрсдэл бий. 960 нар гарахгүй байх эрсдэл бий. 960 нар буухгүй байх эрсдэл бий. Нэхэр орчлон дайна хөгдөөд харвал игэл гэж бодоод байгаа бүхэн чинь гариг болгон хайхамшиг нь бүрдэж байгаа байхгүй юу? Тийм биз? Гариг болгон хоног тутамд олон тоо хайхамшиг гайхамшгүй чинь нийлэн байж. Та үрсэн игэл гэдэг үг байна шүү дээ. Өнтөө гаргийнхан ил нарантайгаа мэндэлбөө та нар. Эндээс Нар байгааг ажиж байна тийм үү? Гээ орж өглөө болж өдөр болж. Одооч та нар нартай харилцаж байна шүү дээ. Нарны элчинд нарны цацрагт харууд биш өдөр сууж байна тийм үү? тийм. Нэгөл үүнийг тэгтээ тэргүй харьцаж байгаа зүйл ухамсартай нэг харьцаад үзтээ өрмөн. Тооноор тусаж байгаа нарны цацрагтай нэг
ухамсарлаад цацрагийн тосоод үзтээ. Суудлаа засаад уужуугааруу амсхан аваад энэ хотол өргөөд дүүргсэн байгаа энэ нарны цацрагийг мэлмигэн анаад нэг таниадахта. Сэтгэлдээ багтаагаад нэг талархаадахта. Яаж вэ? Надад орж ирсэн бодол минь бид ер нь аливаа зүйлсийг амьдралдаа байнга хэрэгжилж бий болгосоор байгаад сайхан гайхамшигтай гэдгийг мэдрэхээ ойлчихсан юм байна л гэж би хэд хоногийн өмнө яг нэг тийм юм анзаараад уурлаа. Нэг орой бэжсэн чинь энэ амьдралын бүх юм утгагүй болж хувираад их инээдтэй. Тэгээд миний тоглож байгаас нь тэр тоглоо юу гэдгийг миний энэ өмсөж зүүж байгаа хувцас энэ амьдрал ер нь бүхэл зүйл маш утгагүй санагтаад тэгээд би энэндээсээ бүр өөр айгаад тэгээд хүчээр шахуу унтаад маргааш өглөө нь босоод ирсэн чинь харин бүх зүйл эсрэгээрээ надад бүх зүйл аз жаргалтай, бүх зүйл утгатай мэдсэрсэн. Тэр өглөөний наран мантахад миний амьдрал утгагүй байсан. Бүх зүйл минь эсрэгээрээ утгатай. Би зүгээр 0 дээрээ суугаад хүндрэх нь хүртэл энэ хүмүүний биеийн ямар аз жаргалтай үйл юм бэ гэдгийг хүртэл би тэр мэн ямар аз жаргалтай үйл юм бэ гэдгийг хүндрэх нь хүртэл тийм юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд тэр нэг муухай мэдрэмж мэдэрсний өглөөнөөс нь ахуулаад харин их сайхан мэдрэмжтэй байсан. Надад яг тэр мэдрэмжийг мэдэрсэн юм шиг одоо нарандаа их талархлаа. Сэрхүү хөгзүүлэнд бол зочир авч сэрж болно. Дуттаж анзаарч болно. Гэхдээ заавал тэгэж харыг танин байж талархах бас хэрэггүй шүү дээ. Тийм үү? Зонтой олон ажиж анзаарч мэдхийн тулд алдуурсын ардан цэнийг мэдэх нь их байдаг. Нэгтээ тэгэж байна гэдэг чинь бас л хэдэн боломж алдаж байгаагийн шинжилтэй. Чи түүнийг тэгээ төглөөд ажилласан бол үрсээ чинь сэрхвэ. Заавал түүнийг туулах хэрэггүй шүү дээ. Тийм үү? Энэ нь тэдэнд дадал болчих хүчтэй байхгүй. Тэд чинь туулаараа мэдэх хүчгүй. Чи тэр бүлдээ тэр талархах тийм үү? Тэр хөг зүйлийн дадал болгож соёл болгож өв болгож үлдээвэл яах вэ? Нэг чиний тэр мэдэрсэн утга учиргүй хоосон ахыг харахгүйгээр нарандаа гялаах нь байгаадаа талархах нь өөрийнх нь соёл болох байхгүй. Нэхэр чамаас өндөр соёлтой хүмүүс болох. Тийм үү? Тийм байх. Нэхэр чамаас өндөр соёлтой юм чинь яах юм? Чамаас өндөр хэрэгмтэй байх нь шүү дээ. Тийм үү? Тэглээ. Нэхгүйгээр чи тэгээд Монхог эзэх нь ингээд угтчихсан юм чинь миний хідэн охин өр эзэх нь нэг гайраг харуусаад таньчихсан юм чинь нэг хуугас гайраг харуусаад болчихно гэж бодох чинь өөрөө буруу байгаа байхгүй. Энэ чинь өөрсөнд нь байх дархлаа, соёлынх нь дархлаа. Өвийнх нь ёс нь болоод ахуугийнх нь жаяг нь байгаад тийм үү? Сэрхүүгийнх нь дадал нь болчих болно шүү дээ. Тийм байх нэ? Тэгэн байж өөрсдийнхөө цаг хэлхээ 3 цаг чинь чиний цагт тэд байвал хуугас гайрагт гундаад таних нь зөв байж болно. Нэгдээ өөрсдийнх нь цаг тэгээд байх юм учиг байхгүй байна. Нэхэр л өнөө цагийн аясыг харж
төлөвлөө гэдэг нь энэ байхгүй. Тэгвэл энэ 5 твдэд итгэдэг хөг төлөвөөг нэг дуулаад. За тэнгэр ивэдэг юм байна. Газар итгэх буюу савдагт итгэх юм байна. Ирлэг дэнслэх юм байна. Лус өршөөх юм байна. Энэ замбуулын төв чинь яадгүй. Та нарын хамаг аас цэнтэй энэ ам байна шүү дээ. Тийм биз? Амьдрах хүсэл хамгаас чухал. Ирээд буцах нэг амч гэлээ. Яагаад энэ орон зай цаг хугацааг онож мэдлээд байгаа? Яагаад энэ удмыг залгаж төрөөд байгаа? Яагаад тэр ухсаг үүсгэж мэдлээд байгаа? Өнөө олон хайхамшигч нь хөглж бүртгэхэд энэ амин чинь багцлаад өгсөн байна шүү дээ. Цагийн аясын өнгө, тэнгэрийн ивэлтэн, жамынхан зүй тогтолтой тийм үү? За тэгвэл эднэртэйгээ ухамсартаар хөглж харьцна гэж байна. Тэнгэр тэгтээ тэргүй бүгдийг ивэж байгаа. Тэр ивэлийг ивэл гэж ажигчихгүй байх үрс байна. Ивэл гэж ажих нь байна. Талархах нь байна. Бүр тэнгэрээр шид хийх үрс байна. Юунаас хамаарах юм? Тэнгэртээ итгэж барах нь тэнгэрийн шидэд тосох байхгүй. Бүгд ивэлийн ижил тосож байгаа ч сая л да нарны засагийг бүгд л ижил тосож байна шүү дээ. Ливчигээ 3хан амцглаад ажихад нарны засаргийн элч илүү мэдрэгдэж байна шүү дээ. Тийм байна шүү дээ. Энэ орон зайд нар гэрэлтүүлж байна гэдгийг ухамсарлан энэ чинь харахад чинь амар төдийгүй энэ чинь нараар ариусгдж байгаа орон зай байна гэдгийг ариун орон зай байна гэдгийг ухаарчиж байна шүү дээ. Тийм үү? Ингээд л сэтгэл чинь амгалан болсон байна. Тийм бахна. Бодол чинь жаал хөгөл задарсан байна. Өвгөн надтай юу хөөрөн суухаа гэж эргэсүүлж байсан бол сая чи одоо энэ цаг хугацаанд одоо л тухыг олж байна шүү дээ. Тэглээ бол. Тийм биз? Тэгвэл тэнгэрт итгэх. Итгэж бараж байгаа тийм хөг болох нь. Савдаг тэтгэх. Тэтгэж байгаа зүйлэнд яаж харилцах нь? Талархаж. Хүнслэх, эдлэх бүхий зүйлээ чинь савдаг нэгэн л хөлөглөж, өртөөлөж өгөж байна шүү дээ. Түүн талархаад хөглөвөл яах нь? Тийм байх. Ирлэгийн дэнсэгээ чинь яах гэж дэнсэлдэг юм? Хар цагаан хатуу зөөлөн үнэн худал тийм үү? Гэхдээ туйлыг нь мэдүүлэх гэж дэнсэлдэг юм биш. Ямар байгааг нь ямар тулалтайг нь мэдүүлэх гэж дэнсэлдэг хэрэг. Хоёр туйланд нь хаамт нь очих юм гэж үгүй шүү дээ. Хүмүүн болгонд мадаг байж л таараа, хүмүүн болгон сэтгэл сайхан байж л таараа. Санснаа хэр дүүргүү. Дүүргэснээ хэр манав гэдэг нь өөр. Нэхэр ирлэгийн дэнсэд ирлэгийн энэ хөг оюуныг яаж тосох нь? Хүлээн зөвшөөрч. Тийм байна. За тэгвэл энэ зам байныг нэ амгээчтэй яаж харьцах нь? Инэрч байхгүй. Инэрлэр. Үүнүүд лусын энэ өршөөл бол хөвөр.
хөх мөнхөх тэнгэрийн оюун гэдэг бол нэг өөр. Энэ илүү сэцэн төлөвт. Чичлүүлэхгээр үлдэж, хэлүүлэхгүйгээр дүүргэх, сэтгэж, гарцгүйд гарц болж, боломжгүйд боломж нээх нь тэнгэрлэг оюун баггүй. Тэгвэл улсын хөг учиг бол ой. Энэ бол ой хөг дурсамж. Амьтаа болгоныг аршаан булгаараа тэтгэж байна уу? Буртаг болгоныг урсгал улсаараа ариусгаж байна уу? Амийн чинь хүртэл тэтгээд бузрын чинь хүртэл ариусгаж байна шүү дээ. Яагаад бүгдийг мэдэж байгаа учраас бүгдийг хадгалж байгаа байхгүй. Энэ ой сандаа байна шүү дээ. Бүгдийг хүгэж мэдэж байгаа учраас өршөөж дийлдэг баг. Өөрөө л бусад хөгөө тэвүүдийн төлөв бол яаж вэ? Нэг төлөвөөс нөгөө төлөвт нэгэн төлөвийг хандлага тосох харилцаа байхад нэгээс нөгөө шилжиж байна тийм үү? Тэнгэр нь ивэлээ их үзүүлж байна. Саавдгийн тэтгэмжээ их үзүүлж байна. Тэгвэл ус яадаг байна. Өршөөн гэдэг бол өршөөх болоод өршөөгдөг хоёр нь энэ тэнцэн байж ижил тэнцүү байж өршөөгдөг байхгүй. Хөвгүн чи ухаарлаа гэд өршөөлд нь багтахгүй. Хинтээ нэгнийг оморхуулж байв. Тэгсэн. Хэн нэгнийг хэлгнүүлж байв. Тэгсэн. Түүнийгээ алдаа мөрийг ухаарлаа тийм үү? Тэгээд өршөөгдөхийг хүсэх нь байна шүү дээ. Гэтэл өнөө тал чинь өршөөх сэтгэлийн тэнхээ үгүй бол гомдлоо тайлах гомдлоос ангирч ирч өршөөх хүсэл нь байхгүй бол чи өршөөгдөхийг хүсвчиг өршөөгдөж болохгүй нэ. Тийм байх нэ. Тийм. Өнөөтэй талаас хэн нэгэнд гомдож байв. Хэн нэгнээс айж байв. Тэгсэн. Нэ чи өршөөхийг хүсэж байна. Дэр тэнхэн байлчлаа чамд. Гэтэл өнөөгдөх чинь өршөөгдөх хүсэлгүй байв. Өршөөгдөхөө таних мэдээгүй байвал яах вэ? Дурггүй. Тийм. Миний өршөөлийг авах эрх байхгүй. Тийм. Тийм. Чи яг өөрийнхөө сэтгэлийн хөгжүүлээс дэр чинь чиний хувьд айдас биш болно. Гомдол биш болчих болно. Гэхдээ тэнд үлийн өр болоод байх байхгүй. Тийм биз? Нэхэр дайн дэлхий ямар хөг учигтай эвлэх вэ гэхээр юм амьдралыг тэтгэх аршаан булгийг олон улс өгөрөн олонтой хөг засаг олон отог омог соёл аху хаан өрнөв бодлого хаан талцав мэдэл хаан булаацалдав дандаа л усын дэргэд байхгүй. Нүүдлийн соёлтой төмөн урсгал усаа бараад ажил тийм үү? Тийм. Суурин соёлтой төмөн яадаг? Ундраг усаа барааддаг тийм үү? Нэхэр энэ хүмүүн төрлөختний нүгэл буян чинь дандаа л улсынхаа дэргэд байна шүү дээ. Хүнжилдөө орох завдалгүй хөнөөлдөн тэмцэж явсан түүхэнч. Тэм. Монголын их амар амгаланч дандаа л улсынхаа дэргэд байна шүү дээ. Тийм биз? Нэхэр ахын дүүсээ аав ээжийг амраг хана алаг үрсээ өршөөгдөх үйл бол ил цагтаа хийх хүчтэй. 90,000-ийнхаа айс хөг учигт бол энэ уураг удмуудын өвд соёлын итгэл үнэмшлэн засаг төрийн хөг учгуудыг юун дээр тулгуурлаж өршөөж бас өршөөгдөж
Урагшилах нь. Амьдралыг тэтгэх энэ аршаан булганы төлөө байх нь шүү дээ. Тийм үү? Нэгэр 560-ны ардах үрсээ тэтгэяал гэвэл ахын соёлд чинь итгэж бардаг, талархаж дийлдэг, өршөө чаддаг, энэрч дүүргдэг, тосч хүлээн зөвшөөрдөг. Энэ 5 чанар соёл болоод хэвших хүчтэй байх. Тэр цагт житэнд сүрэг малын тоогийн тоолоод байх хэрэг байхгүй байх нь шүү дээ. Ингэж бараж байгаа нэгэн чинь 5 твдээ тэтгдээд жамынхан тэнцвэрийг бариад цаг үеэ оноод тийм үү? Өөрийн алдраа бүхлөөд өөрийн хүчээ тэтгээд анд нөхтөн олоод л эрен цагаа түүчэлээд өвгөн цэнтэй үйлдэл мөртөө явах нь вэ шүү дээ. Энэ 5 зүйл хүн болгонд бий. Арван хурууны 3-т нь байвал яах вэ? Энэ өгөгдөл байхгүй юу? 13-ны 7-д нь байвал юу? Энэ авиас бэлэг байхгүй юу? 13-ны 10-нд нь байвал юу? Шид байх нь вэ шүү дээ. Юмд итгэдэггүй, талархдаггүй. Өршөөж бас өршөөгддөггүй, хүлээн зөвшөөрдөггүй, инэрдэггүй хүн гэж юу байх вэ? Гэхдээ бүхнийг гэвэл шидтэн болчих нь байна. Шидтэн мэд үүлэн дэлгэрч, шидтэн мэд төмөндөө хүндлэгдэж, олны итгэлийг хурааж, хураасан хөгөөчгаараа үүлэн дэлгэрээ байж, тийм үү? Үгсэн үнэн байж, ахуйн амгалан байж, удам нь бүх байх нь шүү дээ. Нэ. Ил хөг мянганд. Одоо цаг нь ороо бусхай байгаа. Өөхн нэгнийг ачилж байхаар хар толгоогоо бодоо гэдвэвэл. Тэгэж хураасан ирэх мэдэл эд баялаг алдарцоо цагийн аясаанд тэр цагийн өнгөнд таарахгүй учраас яах вэ? Үгүй болж байгаа. Засаг нь нурж төрнгүй болж соёл нь үгүй болж ард нь тарах нь шүү дээ. Тийм үү? Монгол хизээ мөх юм. Монгол хизээ мандах юм. Маш ухамжтай байх надад. Ардынх нь ахын соёлд нь энэ 5 хандлага нь 5 твдээ хөглж байдаг байвал мандаж л үгүй тэ байвал яах нь? Өөрсдийнх нь цэн нь үгүй болно. Үүлэн үргүй үгсэн цэнгүй байвал өөрийн цэн нь үгүй болно. Тэгээ тэр цагийн Монголд эзэн суудалж байгаа үрсийн цэн үгүй болвол дагаад юуны цэн унах вэ? Төр ус. Энэ Монгол гэх бүх цэн чинь байхгүй юу? Өвгөн соёл нь, хэл нь, бичиг нь, түүхэн, ёс нь, жаяг нь, бие биелгэн дуу хоорн, өмсөх зүйл, эдлэл, хэрэглэл, оюун сэрхвэ, газар нутаг, засаг түр, ард түмэн, тэмцдэг. Энтэй цагтаа та нар харин
Монголынхон эзэд нь тийм биз? Тийм ээ. Эрт түгээ цагээ чинь ихс дээдэс чинь биш. Хөх мөгтөнгөрийн өвгөд буурал онгодууд чинь бус. Та нар эзэд. Та үрсэн сэрхвэ та үрсэн чин. Ямар хөөгөнд байна? Түүний чин дагаад бүхэлсэн. Тогтож баг. Цэнэ тогтоож барж байна уу? Бусдаар үнэлүүлж байна уу гэдэг чинь. Ямар хуу эзэн бай гэдгийг чинь хэлээд өгч гэсэн үг. Тийм биз? Нэхэр хөвгүн чи үйл хэрэг зөв байна уу? Ханцгаа явж байна уу гэж бид нэр үнэлүүлэх гээд байна шүү дээ. Гэдэг чинь тэгээд сайн эзэн болоогүй байхын шинж байх нэ. Гэтэл чи түүнийхээ цэнийг өөрөө мэднэ шүү дээ. Ямар ч ухлыг хийж. Тийм үү? Ямар цэнийг түгээхээ мэдэж байх. Нэхэр эзэн нь байхгүй. Эзэн нь болоод л төдөөс үдий хүртэл өрдөөд ирсэн байлгүй. Өрдөж барсан бол дүүргэн. Дүүргсэн бол ман. Энэ чинь эзний бас нэг хариуцлага шүү дээ. Нэгэд энийгэнтэй олбогоон зэхэд хэрэгмэн үрээд үүлэн эхлүүлсэн бол энэ хүч алдуулах, хэм алдуулах мөнхөг сонирдлого бүү тавьж юм ээ. Энэ чинь хүртэл их өнгөц хөг хөөрөлдөөд харилцахад бол цэнэ мэдсээр байж итгэлээ бүхлэх гээд байгаа мó. Эсвэл өнөөрийн төөрөөд байгаа мó. Тийм үү? Адаглаа чи бидний ингээ суудлаад хөөрөлдөж байгаагийн. Орон зай цаг хугацаа. Хэм заяа иди цэнийг унгааж байна шүү дээ. Тийм байх нь. Төөрсөн хөвгүн айтай байх уу? Баатар жанжин айтай. Атгах гэргээ нүгүүч гэлээ. Хөг хандлан суусан байж болох уу? Учгын чи үүндээ 5 цэнэ зарцуулж байна шүү дээ. Идэ оюуна цаг хугацаага хэмээн заяага. Энэ 5 цэнийг юун түгэж барна? Бусдын цэнийг гамнах гэж тэр. Яг одоо чи энд наад идэлж амьсгалж байгаа агаар чинь хүртэл. Өмсөж байгаа дээл чинь юу тааж хөөрөлдөө суухад цоорчихгүй ч гэлээ. Илээгчл байгаа. Тийм биз? Эдэс чинь хүртэл тийм үү? Тэгвэл ид бодол оюун чинь задарч хөглж л байгаа. Өөрийг бодох санах сэтгэх байсан зүйлээ захиран зарцуулж байна шүү дээ. Цаг хугацаа өнгөрч байна. Хэм хуваалцаж байна. Заяагаараа учиглаж. Заяагаа бас илээж байна шүү дээ. Заяагаар учиглана гэдэг чинь илээж байна бас. Тийм үү? Ингэснээрээ яах гэж байгаа. Бидний улаач 5 цэнэ үрж чийж цэнэ үрж энэ түшээж үрж нэл үрсэн ч үрж бусдын энэ 5 цэнийг гамнах гэж шүт. Энэ чинь нөхөгддөг зүйл биш байхгүй. Өнөө гарагч охил үрсүүдээ эрхлүүлэх цаг хугацаанаас энд нэг үйл хийгээд захиран зарцуулж байна. Тийм үү? Нэг жил гэргээгээ тойглох үйлээс хийж байна шүү дээ. Гэхдээ энэ үйл чинь эргээгээд бүлий чинь өрсөй чинь 5 цэнийг нь тойглон хамгаалах хүчтэй эцэд. Тэгвэл чиний үйл дүүрж байгаагийн хэрэг байхгүй. Бидний үйл дүүрж байгаагийн бас хэрэг. Тийм биз?
Тэгэхээр ил мянганд бол авхаасаа өгөх нь илүү дэлгэрнэ. Хураахаасаа түгээх нь илүү дэлгэрнэ. Хүлээхээсээ эзэн байх нь илүү дэлгэр. Өөрөөр хэлбэл ил бомбын хөг учиг зүйлчин. Лусын нэгэн хөг учигд өршөөлн тосох тавилан тогтож байх. Тийм байна. Тийм байна. Тэгэхээр магадгүй үйл хэрэг чинь үүнийг л ухаж л үүнийг л хөглөж барвал мянганы үүдийг хийх чинь билүү дээ. Нэгвэл алдар чинь мянгандаа цуутай байвал юу 560-ны ард өрсөө манахад байх нэт. Өнөө гараг та нарыг Монгол гэдэг алдар чинь манжил байна шүү дээ. Тийм үү? Чингисгээ чэхэрэгэм цолно тэтгэжил байна шүү дээ бас. Тийм байх нэ? Цагийн айсаа ажиж цагийн өнгөө мэдэж өгвөл ийм үйлтэй юм байж барах нь байна. Таван твэ таниж мэддэг нь хэдийн бол багтаал баг. Таниж мэдлээ гэхээр л зүнтэн бэлэгтэн болоод л хоёгтэн ховрогтэн болоод л зантан үйлэн болоод л явахыг хэлэхгүй. Тийм үү? Нийт хөгөөчүүд нь зантай үлээрээ хөглөн үлдэж бодол оюун хөгөөчгтээ өөрөө өөрсдийнхөө сэтгэлийн хөгөөд өөрөө өөрсдийнхөө оюуныхаа дэлгэртээ ил өчгүүдээ тэгээд явах хөхтэй байхгүй. Тийм өрсүүдийг зэхэх хэрэгтэй гэсэн үг. Тэртээ цагт нь өөртөө соёлоо бүхэлж барна. Өөрөө өөртөө сэрхүүгээ тогтоож дийлнэ. Тэнгэр үзлээ таниж барна. Алдрыг нь ч мэдэмгүй туулнаж танихгүй. Хийбитэ хэсэглэн дүртэй онгод бидэн сүсэглэг суух нь болно гэсэн үг байхгүй юу? Тийм үү? Тэнгэр уулаачаар дутаагүй. Хөрөст харин тэнгэрлэг хүмүүнээр дутаж байгаа юм. Тэмбэц. Олон сайхан угсаатангууд, ариун сайхан онгод тэнгэртэнгүүд өвдөө соёлоо манажил тайлаг тагтахаа үлдэж л өөрөө өөртөө үүргэн дүүргэж л нутг хушуугаан аргадаж тэнгэр газраа тайлж л өөрөө гудман бүхэлж л баг. Нэгтээ тэглээгээд хүмүүн болон улааж болохгүй шүү дээ. Нэгэрэ хүмүүн болгоно таван твэ мэддэггүй. Үйл хэрэг болохоор ховрогтондаа даатгачаад, хуягтондаа даатгачаад яваад байхыг хэлэхгүй нэ. Тийм цаг ирэх нэ гэсэн үг. Охид үрс чинь тэгээд тэнүүн сайхан өсгөр хүмүүжүүлээд өгсөн байхад ямар ханыг олох вэ гэд нэг охин чинь ховрогтон дээр очиод нөгөө охин нь хуягтан дээр очиод байвал яах вэ? Хаста баларсан юм болох баг та. Эцэг минь биднийг баг бахад хуягтны өргөнд очиж ил байсан гинлээ гэд. Эцэг минь хүртэл нэг мэндийг нь мэдэж юм сонирдож байсан гинлээ. Гэд гүйдэлвэл яах вэ? Болохгүй нэ. Гэтэл хандлна гэдэг нь эрэм учрахын нэр биш. Өөхөн нэгэндээ эжилдэн дасаж заяа нэгнээ урлах харилцааны урд үе байхгүй юу?
Тийм биз? Юутай вэ? Энэ чинь учирлын тэнгэр биш. Ханийн тэнгэр гэдэг чинь ханилах чадамжтай, ханилах эрдэмтэй, ханилах тэнхээтэй. Тийм үү? Нэгнийхээ ураг удмыг дээдэлдэг, өөрийнхөө өвөгдөө эрхмэлдэг. Ингээд үртэй болно гэдэг чинь эр юм нийлэх биш, хоёр ураг удам угсаа нийлэж байгаа юм шүү дээ. Тийм биз? Ингээд ийм инэрл даадаг. Нэр нь хүндлэл даадаг. Үрс нь итгэл даадаг. Энэ гал голонд ариун хөг явна гэдэг чинь. Тэр ламбуу нь очоод аргадаж галыг нь засаад байдаг юм биш. Энэ өрөөл хоорондоо харилцах орон зай хэм харилцаа байхгүй. Энэ харилцаагаар хотол өргөөгөөд үргэж байгаа зүйл шүү дээ. Үгээр үйлдэлээр харьцаж байвчиг цаад хэм. Үг байвчиг амьтай үг амьгүй үг гэж байна. Үйлдэл байвчиг сэтгэлтэй үйлдэл сэтгэлгүй үйлдэл гэж байна, тийм үү? Үүнийг бид хэм гэдэг баг. Зөвхөн үг үйлдэлээр харилцаад л байвал, зөвхөн агар биеэр харилцаад л байвал энэ сэтгэл хоосордог юм. Бодол төөрдөг байхгүй юу? Нэхэр адаглаад энэ хэм гэдэг нь юу юм? Тийм үү? Үүнийг хөглөж мэдэж байгаа нэгэн бол тэгээд учрыг хана төлөг тавиулж олддоггүй. Гой далдаж дуудулдаггүй байхгүй юу? Нэхэр өөрийнхөө юм заяаг цэхэж эхэлэх нь. Хүний хань болоход бэлдэж эхэлэх нь. Ингээд өөрийнхөө юм заяаг инэрээ дээдлээд хүндлээд эхлэхээр түүнийг л хүндэл дээдэлж инэрж барах, өөрийгөө хүндэтгэж бардаг эртэл учиглан шүү дээ. Тэгнэ үст. Тийм. Өөрийнхөө юм заяа хүндэд дээдэлж барахгүй төөрцөн яваа бол төвгөн байх уу, эр байх уугаа ядахгүй төөрсөн нэгэнтэй л учигл. Тийм биз? Ингээ төөрсөн эр төөрсөн юмээс төөрсөн үрэл гарна шүү дээ. Төөрсөн үрэ бас дахин төөрсөн нэг үртэл очно шүү. Тэгээд бурханжуулах гээд байгаа мэт, чөтгөржүүлэх гээд байгаа мэт. Гэтэл энэ чинь өөрөө Монголын ахуйн соёл байсан зүйл байхгүй. Тийм биз? Нэр хөвгүн үрээс яах нь? Алд бие эрхмэлдэг. Алдар цугаа дээдэлдэг. Ахуу төрөө тэтгдэг нэгэн байвал эр байх юм шинж. Заавал үр дүн чадамжаар нь биш. Хандлагаар нь баггүй. Алд бие засаж, бүлээ засаж төрөө засдаг. Энэ бол чадамжаар харж байгаа. Гэхдээ бүлээ бодон байж л алдаа засч эхэлдэг. Төрөө бодон байж бүлээ засаж эхэлдэг. Тэнгэрээ бодон байж төрөө засаж эхэлдэг байхгүй юу? Төрөө бодсон цагт төр засардаггүй. Бүлээ бодсон цагт бүл засардаггүй. Бие бодсон цагт бие засардаггүй байхгүй юу? Тийм байх нэ? Нэгэд энэ охин үрсэ чи инэрлэр өсгөж ил байна. Нихн эрдмээр үлгэдэж байна. Ингээд инэрл хүнд байгаад гэрхэмлэг хөгзүүлэн байхад аандан тэгж саартай нь учрахгүй байхгүй. Тэгээд түүнийг нь тайлаад өгч. Нэгэн хөвгүн хүргэнчин болох гээд хөдлөө түглээд ороод ирэхэд чи голом таслах, гал засаж, гал бадрах ёсыг нь ерөөж нэг хэлж, сургаж нэг сануулж, тийм үү? Унгах үгстэй, унгасан үгсээ тайлах мэдлэгтэй, хийх үйлтэй, хийсэн үйлээ хамгаалах чадамжтай байх нь л чиний одоо эцэг хүний хөг байх нь.
Нэрнэс тэр нутаг зүгийн тэнд нэг шидтэй удхан зайран байдаг. Тэдний угсаагаар галгууламтай тайлаа тахилвал айдтай мөн тэгээд үйл хэрэгчин тэгшэр дэм гэж үг захиас үлдэх. Өөрт нь эрдэм шидийн өгөх хоёр тоялга тавьж Тэлгүй яах вэ? Миний анзаарч байгаагаар одоо энэ Монголд байгаа хуврагууд одоо шарын шашин гэхээр ухтаа бол энэ язгуур нь их одоо философик гүн утгатай яг л одоо таны хэлээд байгаа энэ амьдрах ухаан гээ чимийг нь одоо зааж сургасан хатал бид бүхэн энийг харанхуй муухраар нь ойлгож одоо яг тэр шид мэттээр нь харьцаж байгаа нь одоо яг таны хэлсэн үгтэй их таарад байгаа мó гэж одоо балчирна анзаарлаа. Угтаа бол бид тэр хуврагуудын уншаад байгаа ном судрыг их хэлээрээ уншаад утга өгүүлбэрийн тайлаад уншихад энд амьдралд хэрэгтэй хугтгаанууд байдаг. Гэвч бидний ард түмэн тэрнийг зүгээр сонсох төдийд амьдрал нь сайжирна гэж ойлгоод байгаа. Амьдралдаа хэрэгжүүлэх талаар ерөөсөө ойлгохгүй гэх юм уу? Тийм. Наадах шин тэгээд хуягтан бидэнд ч бас ялгаалаг. Хувраг нь байна уу, хуягтан нь байна. Их хэлээр чинь өрөөгөө хэлээ тавихад өрөөлийг таньж мэдэхгүй л байна шүү дээ. Тийм. Шид хэлээд байна гэж ойлгоод байна шүү дээ. Яаж амьдраарэ гэж өрөөгөөд байхад тийм ээ. Жамуудын айлдаж байгаа хүүгүчгээл дэлдэг хэцнийхээ хөг хэмнэлт нь элдүү хүүгүчггүй өрөөгөө тавьчих шүү дээ. Тийм. Хаангалыг бодрож хатан дүлийг тосож л гэдэг. Үрийн тулаг бадарж голомт гал нь ариусаж зовлог нэгэнгүй байж л алдар нэг нь оргил болж үйл хэрэг нь мөртөө байж л зонтой олонд хүндтэй байж л хишиг нэг нь буян хурж л гэдэг. Утга учиг таавал ижил хөвгзүүлүүд байх нь шүү дээ. Тийм үү? Сэтгэл нэг нь инэрлөө байж бодол нэг нь дэлгэр байж алдхан биеийн тэнхээтэй байж л гэдэг. Нүзөвөл явахыг нь ерөөж хөгөл болгоно гэсэн шүү дээ. Тийм биз? Тогоо туслах малтай байж гал. Нэгтэй энэ чинь зантай үлийн учиг үзүүлээс үүлтэйгээд үүрэгжил хөвөлжил байгаа хэрэг шүү дээ. Ээлтэй сэрхүү хөг хандалга нь зүгээр тайлж зүйтэй буудлахын цагт сүсэглэх олон ард нь тосох олон түмэн яагаад хэрхэн гэж чиний хэлээд байгаа тэр тайллыг тийм үү? Ирж сонирдохгүй байгаа учраас л хэлэхгүй байгаа хэрэг шүү дээ. Тийм шүү дээ. Ямар л ардтай байна, тийм л засагтай байна. Ямар л сүсэгтэнтэй байна, тийм л шидтэнтэй байна шүү дээ. Тийм шүү дээ. Нөхөр хүүгүн чи хүртэл хэдэнтэйгэн ижил болох гэдэг яана. Тийм үгүй юу баруун уу зүүн үү? Хатуу юу зөөлнө харуу цагаан уу гэж хоёр туйлын сонирдлого сонирдно гэдэг чинь өөрөө энэ харилцаа гэвддэг зүйл. Хөөрөлдөж байна гэдэг чинь бодол хуваалцаж байгаа шинж. Бодлоо тулгаж байгаа хөг биш шүү дээ. Тийм биз? Нэгэр харилцаа хөгзүүл чинь дандаа дийлгэр нээлттэй сонирхлог байх хүчтэй байхгүй. Хэрхэн, хизээ, яаж, юуг энгөл бодлого хуваалцаж хэм хуваалцсан шүү дээ. Тэгэн үсттэй. Тэгээд эндээс өөрөө өөртөө туулал, өөрөө өөртөө хүч чадамжиг дийлгэр сонирдлого юм чинь ёроолгүй сутгаж болно. Тийм үү? Эцэл тийм үү үгүй юу гэхээр зөв явж гинэ гэдэг яах.
Тэгэл болчихлоо. Тийм хэрэг байна шүү дээ. Нэхэр хожимнэ. Хаахантай чи өөрийнхөө сэтгэлийн гүнээ сонирдох үе гарч ирнэ. Бодлынхон зуураас сонирдох үе гарч ирнэ шүү дээ. Магадгүй хөх тэнгэрээс ирэх үе гарч ирнэ. Тийм үү? Тэр бүхэндээ яаж сонирдох нь? Дандаа нээлттэй сонирдож байна. Өөрийнхөө дотроо сонирдохдоо ч тийм үү үгүй юу гэж хаалттай бүү байх. Дэлгэр сонирдож байна. Энэ чинь эзэн хүний хандлага байхгүй. Эзэн хүн гэдэг чинь зөвийг сонгох гээд байгаа юм биш. Эзэн хүн гэдэг чинь хар цагааны аль нэг нь зогсох гээд байгаа юм биш. Харыг нь цагаантай даахыг хэлээд байгаа. Зөвийг нь тэтгэж бурууг нь хориглохыг хэлэх гээд байгаа юм шүү дээ. Тийм байна. Энэ хан үрдсэн сонирдлуудыг тамгүй л байх хэрэгтэй. Бодлагч нь хандлагч нь тийм биш. Дэлгэр сэрж байгаа ч гэлээ. Дадал ч энэ байна гэсэн үг шүү дээ. Үнтэйгээр бидэнтэй тэгж мэндэлж байна гэдэг чинь. Тийм биз? Нэхэр энэ бол чиний хувьд сэрхүү төдийд байна гэсэн үг. Чамд сэрхүү байгаа цагт энэ бүлт чинь соёл болж хөвшихгүй байхгүй. Чамд энэ чинь шид болж дадал болж орших хүчтэй. Үнэхээр чи эзэн болно. Тэр сэрхүүд наад өөртөө зөв гээд байгаа үлэндээ эзэн болох байхгүй. Тэгэхээр эзэн нь чи юм чинь яах? Ахуй чинь тэгжил бэгчин шүү дээ. Үрс чинь тэгж хүмүүж. Өөрийг үсгэж хүмүүжүүлнэ гэдэг чинь өөдөөс нь харж, үргэрлэж, чихэнд нь шивнэж үлддэггүй. Нөр ахуйд нь байж идэг л болохгүй. Эцгийн мөрийг дагаж сурдаг. Эхийн сэтгэлийг таних дэлгэрдэг байхгүй. Тийм үз. Хотолдоо үзэгдэхгүй, үрстэй харагдахгүй. Алав гэж шогсчход хааныг үнэн үг сургаал буулгаад байвал тэр чинь үг болохоос сургаал болохгүй. Үглээ болохоос манаа болохгүй. Хүсэл болохоос нөөлөг болохгүй байхгүй. Энэ ахуйд чинь судлаад өгвөл яах нь? Өчиг болох нь шүү дээ. Нэ хөвгөн чиний хөрөлдөх хөвгөчиг юу? Бид балчрууд нь сүүлийн хэдэн жилүүдэд одоо та бүхнийхээ хийдэг одоо энэ судруудыг их уншиж сонирхож одоо санарцсан. Тэгээд бас дээр нь энэ язгуур сүнсээ сэрэх энэ үйл хэрэгт бас их шамдан оролцож байгаа. Тэгэл одоо энэ зүйл рүүгээл би болон бид хэдийн нэг үеийн хэдэн нөхдүүд маань их сайхан зүтгэж явж байгаа. Гялаж бас нэг магтах зүйл нэг юм бол их залуучууд бас их сонирхож байна. Бидний өнөөдөр энд ингээд бас энэ дүрс дуу бичиж байгаа бас шалтгаан тэдэндээ бас зориулж та нарынхаа үгийг тосож дамжуулъя гэдэг бас зорилготой явж байна. Их залуучууд маань бас их сонирхож байгаа. Энд нь бас их гялаж байгаа. Одоо бас энэ амьдралтаа санаа зовоод исэн зүйлсүүдийн маань нэг энэ залуучууд маань бас яах гээд байна вэ гэдэг бас их бодолтой тээж авдаг байсан. Наашаага хандлагатай энэ залуучууд маань улс өөрсдийн энэ өв соёл, их хэл, тэгээд ус үндэстэн газар нутаг, энэ дээд тэнгэр лус авдаг энэ бүх зүйлдээ залуучууд их хүндэтгэлтэй хандаж наашаага сонирхож эхэлж байгаа нь их тааламжтай байна. Тэгээ бидний үйл хэрэг гэх юм бол одоо танаас хурж ирж таны хэлдгээр энэ жижиг ахуй юм асуух гэж одоо таны үнэтэй цагийг үрэх гэсэнгүй. Харин эсэргээрээ таны энэ
үгийг бид бүхэн сайхан тосож хэрэгтэй хүмүүст нь цаашаага улам сайхан түгээе гэдэг тийм зорилготой яваамаа. Бид бүхэн тэгээд ирээдүйд яваад нэгэн ийм зорилгодоор бид бүхэн нийлэх юм бол одоо ахуугаас ахуулаад төр хүртлээ бас зэгцэлчих бас боломж байгаа юм болов уу гэж нэг харагтаад. Тэмээд. Дэлгэр цагны эхэлж байгаа юм хот. Зонтолны чадамжин сэржил байгаа юм хот. Дайн дэлхийдээ тустай түмэн олон дон ивтэй үл бэхлэлгүй л яах. Хөвөн жидэгэд хүрээстэй замбод зонтолныг мишэлэгдэг гэв. Тэгтгээ. Одоогоор нэг 7 хавартай болж гин үү? Өнтөө бидний нэг мишэлгээдэгтэй тэгвэл. Эн чинь нөгөө нэг орчин нөхцөлийн өрөлтчиж бас хөхрөөдөг ид байгаа гэхэд бас таныхаа өргөнд ирээд их сүрдээд байна ах. Хүндлэн гэдэг нэг өөхөн, сүрдэн гэдэг нэг өөхөө. Нөхцөл нэг яавал бүрдүүлдэг юм. Одоо миний хийдэг ажил дээр анзаарах нэ. Манай тэр мишэлгэж хөхрөөдөг газар маань яг тэр газар руугаа зорж ирсэн хүмүүс нь одоо л яг таны хэлдэг нөгөө хандлага л да. Би энэ газар руу энэ хэдийгээ үзээд инээ нэгж орсон болохлээ тэр ч тэр юм уу тэр хүмүүс маань их сайхан инээдэг. Тэгээд бас зөвхөн инээлэгдэг хүн нь бүгдийг хийдэг гэж бас ойлгохдохгүй юм шиг байгаа юм. Инээлэгж байгаа нь инээж байгаа хоёр нь одоо нэг рүүгээ харилцсан өгөлцөж байж тэр орчин нөхцөл их сайхан бүрдээд байгаа юм болов уу гэж анзаараад. Тэгтэл өөр баяр ёслол дээр нь явж ороод хүчээр инээлэх гээд байгаа нөхдүүд болвол хэрэг аргатаа инехгүй. Тэр чинь шинэ жилийнхаа баярыг тэмдэглэх гээд ирсэн байгаа хүмүүс инех гэж ирээгүй шүү дээ одоо жишээ. Одоо тэр хандлах суурин дээр л энэ их сайхан явах уугүй юу шийдэгддэг юм шиг надад санагддаг. Тэр бол хэмээр наадах мөчд нэг хийх үйл байхгүй. Нөхцөл бүрдүүлэн гэдэг бол өөр олон хөлтлөөс хамааралтай л. Гэхдээ юу таач үннийг үнэгээ гэвэл сонорын цэхэн. Тийм биз? Хамаг хөг учиг бол үгийн цаад учиг, үүлийн цаад цэнийг хэн таньдаг? Сэтгэлийн таньсан нэгэн байхгүй. Тийм биз? Хөвгүн чи эцэг өвгдийн тууллыг мэддэг л байсан. Гавьяа цугийн дуулж л байсан. Тийм үү? Тэр чинь хизээ чиний дотор амьсан. Танасаа байсан юм болов? Сэтгэлийн таньсан цагт байхгүй. Баахан байсан. Ихтэй төлөвүүд нь өөр байхгүй. Тийм биз? Чи нэгэн сэтгэлийн таньсан бол нөхцөлийн хүртэл таних барна гэсэн. Бойны тусчиж барна, мадгаас нь суралцаж дийлнэ. Тийм биз? Нэхэр хөг нөхцөлийг яаж тосох нь? Хөг учиг яаж дүүрэх нь?
тэр хөг өчгүүдийг тосож барна гэсэн үг шүү дээ. Зүсрээ харуулчлаа, алдраа дуулгачлаа. Чадамжаа үзүүлчлээ. Одоо сэтгэлээ яаж таниулах гэж байна даач. Аждгүй нэг нь аждаг болчлоо. Айдсан хідээс дагах нь бив. Дагсан хідээс дэмнэх нь байна. Дэмнсэн хідээс ханцлах нь байна. Түүчэлэг хөгзүүлэр дутуул яваа бах. Нүүлэнд эзэн болж их нэгнэр дутуу яваа бах. Тэм үү? Сэтгэлээ яаж таниулт юм бол тавар. Тулганы үүлийг сонирдохгүй жирээгүй л гэлээ. Тэгвэл хөг янзын чинь үзээ тулганы үйл хөөрөлттэй юм билүү дээ. Үйл хэргийн чинь ажих нэ дэлгэр болох шиг байна. Хөг зөнгийн чинь тандах нэ хөглөгдөж байх шиг байна. Сарны 8 хэм бэ? Хөг зүүн ур хэм хур мөх хөгөөрөө хөглөгдөж хөдөлгөөнд ордог тийм. Эхлээд хөгтөө нэгнээс сэдэл гардаг байхгүй. Нэгэ төдөлж явхад зөнтөө нэгнэн дөхөөд ирдэг. Тийм биз? Энэ хэлэх тухайд хэлээд байна шүү дээ. Инхээр ямиг уралж дийлээд эхэлдэг. Урлах явцад тэд чадамжтангууд суулдаг. Чадамжнуудын хүүг ард тэр ивэлийн тосох үр дүнд суудлах хөгөрсөдөд хэлэх. Ингээд олны орон зайд хөглөхөр яах вэ? Хэмэнд. Хэм хуваалцсан. Хэм хуваалцаж байгаа учраас хурсан зүйл чинь юу болох вэ? Өв болно. Өв чинь юу болох юм? Мөнх болж үлдэх байхгүй. Энд биз? Нэхэр та өрсөн хийхгээ зөрөх гээд байгаа хөг учиг бол энэ учигтай мөнхөр байсан хөг зүйлүүдийг л бас хөглөсрэх гэдэг шүү дээ. Нэхэр айд ирэмбэдтэй хаахан яваагаа хөглж харж мэдвэл одоо ямар тавьдын идэх вэ гэдэг чинь тодуулах нь байна. Ямар боломж нь гарч ирэх юм? Ямар эрсдэл нь гарч ирэх юм гэдэг. Тийм. Түүнийг тэгээд илүүтэй хөглөдөг болоход цагийн өнгө аясаа толдоод хардаг болж их бол заадаа тэгээ чи бас удаа хөгзүүлэндэн айтаа л хөглөх. Ундаа бол чи өөрийнхөө хөгийг зөнгийг урыг мэдээд байна. Тэгээд яг байгаа орон зай нөхцлөө бол бас дүгнчихэд байна. Нэрж байгаа цагийн өнгө аясыг хардаг болоодох бол тэгэл болоод явлаа та гэж. Тэгвэл хөөрөлдөг 5 үгсэн нийлүүл зэнтэй болох гээд байна. Юу ч зонтой олонтой бол ямар тавилан туулж ямар цаг нэрэж байгаа хөглөөд мэдвэл. Угсан чин төдийгүй хүмүүн төрлөختөнд энэ 5 хандлагыг түгээх нь шүү дээ. Хүмүүн төрлөختөн цагийнхаа өнгөнд эзэн сууж цагийнхаа айсад хөглөнө гэдэг чинь
чиний сонордгоор зөв жимдэн орж зөв хөгжилдөө очно гэсэн үг. Одоо очихгүй тэмтэрж байна шүү дээ. Түүний тулд итгэл, талархал, өршөөл, хүлээн зөвшөөрөл, ингээд инэрл энэ таван хандлага байн байж ямар нөхцөл байдлын ямар шуурэг удам ямар таач чадамжтан бай, ямар та заяатан бай, тэтгэж хөглөж дэвжиж барах нь энэ тав байх. Тийм үү? Ийш тэмүүлнэ гэсэн үг баггүй юу? Итгэдэг болохын төлөө тэмүүлнэ. Тэмүүлэх юм чинь яах юм? Итгэлтэй нэгнээс суралцсан шүү дээ. Итгэлтэй нэгнийг үнэлж эхэлнэ. Тийм биз? Нэхэр бусд нь бас адил байна. Тэгвэл Монгол хүмүүний үгэн цэнтэй үйлдэл мөртэй байж, үйл хэрэгчин дэлгэр байж хөг хүчийг эвлэхэд үүнд нь дэмж болцсон байх учиртай байх нь шүү дээ. Тийм үү? Гурван хаврын ард бол бүгд л үүнийг хөөрөд хэлэлдэхэд, 5 хаврын ард бүгдээрээ хайгаад эхлэхэд, 10 хаврын ард бүгд чаддаг болоод эхлэхэд араас нь шогшуулсан нэг баг. Урд нь түүчээлж дэмжлвэл олон саадыг дарж олон боломжийг түших нь шүү дээ. Зонтой олноор язгуур хөгөөс эргэж л эзэн эрхээ хөглөж л үртэй олноо өмбөл нэгэнтэй байлгаж л хөглөөд итгэх учиртай. Тэгэхээр энэ дөрвөлжин хараад уулах үг урсан ч ба. Үгийг нь танивчиг, сонордоод мэдвчиг, эзэмшин гэдэг чинь өөр шүү дээ. Тийм шүү. Хүмүүн чинь сонордсноо мэддэгт бодож, айлцнаа чаддагт бодохын цагт л Хүнөө сэрхүү гээжсэн ансраад унд юм та. Тийм үү? Иймэд хөдлөх хэрэгтэй. Иймэд хөдлөх хүчтэй. Ингээд эцэг өвгдийнхэн хөх сэтгэлийн таних юм бол тэр туулал мөр ахгүй. Соёлоос олж авах олон эрдэм байх нь шүү дээ. Өнгөс нэг дуртахад л тэр хандлах хөгзөл байна шүү дээ. Тийм үү? Өөрөө л арим та хөгзөл бай. Хотол өргөн босхийг мань даваад л хөвөрж урчлан золгох үрсэд дандаа л энэ бүл учхийнс гомдолтой, гоморхолтой, тэнэгэлзээтэй асуудалтай үрс байх юм. Эрен гундсан, эмэн төөрсөн, үрсэн итгэлгүй болсон. Нэгэд л амгалан нэгнийг хайжил, тайтрал нэгнийг хайжил, маддаг нэгнийг олох гэж гимтэн нэгнийг тогтоох гэдэг. Энд чинь гимтэн гэж юу байх вэ? Гимтэж байгаа нь гуруулаад гимтэж байна шүү дээ. Мадг нь гурууланд нь байна шүү дээ. Юмыг шийдэх гээд бодохгүй гучгаар л нэг гимтэн тодох гэдэг хөгтөө болж байна. Бүл маань жаргалгүй байна. Ижил ноёноос болов надаас болов. Өрмөн ирээд үүргээд байхгүй үрээс минь болов гэт. Гүшүүд хохирол нь хаана байна? Гал голомтонд байна шүү дээ. Нэгээр эн чинь гимтэн тодолж яллахад биш байх нь. Бурууг олж зүвд засахад байх. Тийм байна. Тийм байна. Бүхэл зүйлэндээ хандаж байгаа хөг хандлага дандаа л ингэж байна. Нэг сорилттой тулуурхад, нэг саадтай уучлахад гимтэн хайгаад алах болчихдог. Тийм биз? Тэгдэг. Тэр гимтэнгээр яах гэдэг. Гимтэн гэж гимтэн болохоос өмнө эрсдэл байхад нь илрүүлэх учиртай байхгүй. Хэдийнэ хохирол гараад аюул болцсон байхад бол аюулыг намжих нь эхлээд байхгүй.
Нэ хожим зонтой олонтой эвэлж хансаж андалж дэмчилж бас дэмжлүүлж үүлэнд орохдоо. Найдвартай тулгархад дандаа бас л дэлгэр харах нь байна. Гэмтэн голох гэж биш. Нөхцөлийг хөвсөх гэж. Хохирлыг аюул болгох гэж, аюулыг эрсдэл болгох гэж. Тэм нэгэд эрсдлийг боломж болгох гэж эренбээр нь засаж барвал яах нь. Тэр чин туулал болоод ухаажил болоод цэн болоод нөхцөл чинь хөвсөх нь шүү дээ. Хинээс болоод гэмтчив, хинээс болоод хохирчив гэдэг байвал. Тэр чин задарж өрөөх юм л цондон болохоос биш. Үсэл зэвцхийн цондон биш байх нь шүү дээ. Дэмэл хөгөөчүүдийг мэдвэл та. Гэлалаа. Хас энийг үзэж сонирдох залуус маань яг л хэрэгтэй гэсэн зүйлсээ бас сонсож сонирцсан болов уу гэж найдаж байна. Дөрвөлжин хаарын ардах үл үч яах вэ хожим нь болох юм байлгүй.